За сайн байцгаана уу манай Шороо Махбаттай өхөр охин материал ордныхны маань 7 дугаар сарын ерөнхий төлөв өгсөн онцлог эхэлж байна. За эндээс харахад манай Шороо Махбаттай улсууд 7 дугаар сард ер нь тун сайхан сар байх нэ л гэж харж байна. За энэ дээр одоо ер нь ажиглаад байхад энэ сүүлийн энэ жил ер нь маш одоо манай Шороо Махбаттай улсуудад бол одоо маш сайхан жил гарч байгаа. Ер нь их амжилт дагуулсан, ер нь их сайхан сар гарч байгаа. Их сайхан жил гарч байгаа гэж харж байгаа. Тийм ээ 7 дугаар сар бол одоо бүр сайхан сар байх нэ гэж харж байна. Мөн одоо энэ дээр одоо мөн чухал сар байх гэдэг нь тий энэ их том аркананууд одоо маш олон 1 2 3 4 5 аркана том аркана гарсан учраас одоо ер нь амьдралд чинь ер нь маш их чухал сар байх нэ гэж харагдаж байна. За 7 дугаар сард одоо эхэлсэн барьсан ажил одоо таны ирээдүйн амьдралын үндэс суурь болох тийм ээ олсон орлого эсвэл бүтээсэн бүтээл одоо ирээдүйн амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэх нэ л гэж ойлгох тийм ээ. За энэ дээр одоо би ялангуяа энд ажил мэргэжлийн өсөлт хөгжилтийг харж байна тийм ээ occupation гэсэн байж байгаа тийм энэ дээр. Тэгэхээр зэрэг ажил мэргэжлийн хувьд ер нь тун өсөлттэй сайхан сар байх нэ. За энэ дээр одоо бас энтэй зэрэгцүүлээд одоо охины ордныхны маань одоо өөртөө итгэл маш их чухал шүү гэсэн ийм мессеж байж шүү. За ер нь бол манай охин гэлжлээ уучлаарай манай урт саяныхан тийм ээ. За энд бол одоо манай урт саяныхан бол маш хэцүү үе одоо хэцүү байсан одоо яхаа мэдхгүй байсан үе бол ард хоцорчээ. Одоо ер нь их сайхан үе эхэлж байна шүү л гэж байна тийм ээ. За ер нь яг өнгөрсөнд эхэлсэн сайхан ажил бол одоо нэлээд одоо сайхан доктортой орлоготой болсон харагдаж байна. За 7 сарын дундуур бол одоо харин нэг жоохон асуудалтай болох боловч одоо 7 сарын сүүлээр одоо эргээд сайхан амжилттай сайхан байхаар ингэж харагдаж байна тий. Хүссэн зүйл биелсэн ийм сайхан сар байж байна. За энэ дээр одоо 7 сарын ихээр одоо манай урт саяныхан бол одоо аялсан, зугаалсан хамт одоо гэр бүлтэйгээ ч гэдэг юм уу ийм харагдаж байна тийм ээ. За 7 сарын дундуур харин нэг жоох үйл ойлголцол гарах магадлалтай харагдаж байна тий. За энэ дээр одоо би одоо түрүүний миний хэлсэнчлэн одоо хит их яарах тийм ээ одоо автоматар юмыг хурдлуулах гэсэн тийм ээ. За одоо энэ ингээд ингэсэн юм чи одоо дараагийнх нь одоо ингээд би ингэчмээр нь одоо ингэ гэж зүтгэхгүй шүү. Ягаад гэх юм бол одоо цагийн юм цагтаа гэдэг үг байдаг тийм. Цагийн юм цагтаа тийм учраас энэ дээр одоо өгсөн мессеж нь бол яг амьдралынхаа энэ үеийг бол одоо сайхан натуралаар нь өөрийнхөө нэг жоохон явуулаарэ тийм ээ. Дэртэ төрөнгөө танд амжилт харагдаж байна тийм ээ. Энэ дээр одоо адгсан санаа зовсон ийм юмнууд харагдаад байна шүү. Энэ дээр одоо бас энэ 7 сарын дундуур таныг одоо confuse хийх гэдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр дэртэ төргөө ажлын амжилт харагдаж байна. Тэгэхээр зэрэг ер нь бол нэг тэгж адгаад байхын шаардлага үгүй гэж тийм ээ. За 7 сарын сүүлээр бол одоо аз одоо буцаа таны талд ирсэн харагдаж байна тийм ээ. За гэр бүлийн аз жаргал харагдаж байна. За энэ дээр одоо таны одоо хүсэж хүлээж ирсэн одоо хүн гарч ирсэн хайр сэтгэлийн холбоо тий. За энэ нь таныг одоо аз жаргалтай болгосон. За ялангуяа энд одоо манай урт саяныханд бол одоо хайр сэтгэлийн асуудалд нь одоо эдийн засгийн байдал маш чухал байдаг тийм ээ. За эдийн засгийн доктортой ер нь ганцхан урт саяны гэхгүй ер нь эдийн засгийн доктортой байдал бол одоо 92-ыг одоо нийлж одоо гэр бүл болох нийлэх одоо юу гэдгийг эхнэр нөхөр болоход ч гэдэг юм уу ер нь их чухал байдаг тийм ээ. Өөрөө одоо эдийн засгийн байдлаа шийдэж чадаагүй хүнээс эрэл хайгуул хийх юм бол одоо тэгээд буруу болоод байгаа шүү дээ тийм ээ. За 7 сарын сүүлээр юм байна гэсэн. За ерөнхий төлөв болохоор зэрэг
За ажил төрлийн за тэртээ тэрэнгүү таны ажил төрлийн өсвөлт тийм ээ таны за энэ дээр одоо бас өөр нэг юм харагдаж байгаа. Өөрийнхөө урт чадварт одоо эргэлцсэн юм харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо урт чадвартай эргэлцэх хэрэггүй. Тэртээ тэрэнгүү одоо нэг жоохон одоо ингээд айгүй сайхан ингэж явж байгаа л нэг жоохон тэглээ нэг жоохон асуудал гарангуутал өөстөө бүтэхгүй юм байна. Би чадахгүй юм байна гэхгүй шүү. Яад гэвэл та тэртээ тэрэнгүү амжилтын замд одоо эргэлт буцалтгүй орсон байна гэж байна. Тэгэхээр зэрэг жижиг зэргийн дов сундуул бол байна. Энийг бол та даваад гарцсан харагдаж байна. Тийм ээ. Тийм учраас одоо өөртөө ихтэй байгаараа та бол одоо бас дахин давтагдшгүй сайхан шүү ч гэдэг юм уу. Одоо өөрийнхөө одоо ажил мэргэжлийг төгс эзэмшсэн тийм ээ. Тэгээд одоо энийг одоо хийх танд хүч чадал би одоо энэ дээр шууд хэлсэн ба шүү дээ тийм ээ жоохон ийм одоо саатал жоохон ийм одоо даваагүй бол даваад гарнаа харин одоо цаана амжилт харагдаж байна шүү л гэж байна тийм. За хит их адгаснаар одоо зарим нэг хүсэл биелэхгүй байх аль эсвэл бол одоо одоо юу гэдгийг удаашрах ийм магадлалтай биш шүү. За энэ дээр одоо маш би дандаа хэлдэг тийм ээ одоо энэ ажил одоо энэ амжилт энэ бүтээл ялангуяа одоо манай ойр зайныхан амжилт бүтээлтэй байлаа сайхан хань ижилтэй учрлаа тийм ээ ийм сайхан зүйлээ одоо бас их ярьж хэлэхгүй байх өөртөө хадгалж үлдээх тийм ээ энэ тал дээр анхаараараа яагаад гэх юм бол одоо бас ата харахад ата жөтөө хил ам харагдаж байна шүү. За тэгээ энэ дээр одоо хорвоо ертөнц бол одоо танд одоо precious gift гэж байна. Тэгэхээр зэрэг маш одоо сайхан бэлэг бэлтцсэн байна. Одоо өглөө бүхнийг сайхан талархалтай өгт тийм ээ. Өнөөдөр надад сайхан юу тохиолдох бол өнөөдөр миний хорвоо ертөнц надад өгөхөр сайхан юу бэлдсэн бол тий одоо орчин үеийн философиг бас авч хэрэгжүүлэх гэдэг юм уу. За энэ тал дээр анхаарнаа. За энэ дээр одоо би хайр сэтгэлийн асуудал дээр одоо манай ойр цайныхан шинэ хүнтэй танилцсан гэж харагдахгүй байна. Харин одоо эхэлсэн байсан романс одоо үл ойлголцлоос гарах тийм ээ сайхан одоо дараагийн шатанд орох гэх мэтчлэн ийм юм байна. Тэг за энэ дээр одоо бас өөр шашны хүн байна гэж байна. Тэгэхээр зэрэг би энийг бас гадаад хүн байж магадгүй эсвэл өөр шашинтай хүн өөр гарал үүсэлтэй ийм хүн байж магадгүй гэж харж байна тий. За энийн тэгээ мөн одоо холын харьцаа байж магадгүй тийм ээ та Улаанбаатар сууж илаа нөгөө хүн дараханд юм уу нөгөө хүн нь одоо Америкт юм уу тийм ээ ер нь хаана long distance тийм. За ийм харьцаа байж магадгүй гэж байна. За одоогийн одоо зарим хүмүүс нь болохоор зэрэг одоогийн байгаа харьцаа болвол одоо бас их ядаргаатай харьцаа санагдаж байна л да тийм ээ. Явъя явж болтгоо байя байж болтгоо. За ийм харьцаанаас бол одоо тэгээ өөрөө нэг тийм их татагдсан юм байхгүй тэр хүний одоо хайранд баг одоо юу гэдгийг зөвхөн энэ дээр одоо хэлсэн байна эдийн засгийн байдал суурилсан ч юм уу. За ийм харьцаа байгаа бол одоо сонголт хийх нэ одоо 7 дугаар сарын сүүлээр. За ийм юм байна. За тэгээ одоо энэ уртх харьцаа бие бинийгээ уучлж одоо сайхан ойлголцож дараагийн шатанд одоо сүй тавьсан барьсан одоо аялсан хамт иймэрхүү юм харагдаж байна. За мөн одоо хэрв одоо long distance хол байсан бол одоо ирж одоо хоёулаа уулзалдах, ярилцах, ойлголцох юм харагдаж байна. Мөн одоо та шинээр одоо энд одоо гадаад дотоос одоо хөрөнгө оруулагч хайж байсан бол одоо ийм сайн мэдээ авсан, хөрөнгө оруулалт авсан ийм байдал харагдаж байна. За зарим нэг нь бол одоо шинэ гэр орон сууцанд нүүж орсон байраа сольсон юм уу эсвэл нэг гэртээ орсон юм уу. За ийм юм бас харагдаж байна шүү. За энэ дээр одоо бас гэрээ хилцээр байгуулж одоо байр нь одоо бүтгэж гэдэг юм хөөцөлдөж байгаа улсууд тийм ээ. За ингэж
орсон бас юм харагдаж байна. За энд одоо бас урд нь одоо таньдаг байсан хүнтэйгээ одоо санаандгүй байдлаар таарч тийм ээ. Эсвэл одоо аялал зугаалгаар явж байгаад ч юм уу тийм ээ. За ийм харагдаад байх юм. За ингээд одоо харьцаа үүссэн бас ийм байдал харагдаж байна шүү. За одооний харьцаа, одооний байгаа хүн одоо тантай үерхэж байгаа юм уу, найзалж байгаа юм уу, амьдарч байгаа юм уу? Энэ харьцаа бол одоо дуусгаар болох магадлалтай өндөр харагдаж байна магадлал тийм ээ. Яагаад гэвэл энэ одоо бас хэтэрхий нэг тал нэг нь хайрлаад нөгөөдг нь хайрладаг юм уу? Эсвэл хоёр биеэр нь сэтгэл нь хурцгсан мөртлөө одоо эдийн засгийн байдал дээр суурилсан харьцаа байгаад байгаа ч юм уу? За ийм харагдаж байна. За ийм болвол одоо 7 дугаар сарын сүүлээр одоо шийдвэр төрсөн харагдаж байна. За ингээд та бүхэндээ одоо 7 дугаар сарынхаа ажил үйлсэд амжилт хүсье. За хувийн онцлог сонирхож байвал миний Монгол Стар тайруудаар орж одоо мэдээлэл аваарай. За ингээд дараагийн онцлог хүртэл баяртай.